Он гарснаар манай Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт нийт бол 621-ийг бол 9,000 амарчулсан байна. Хөрчгөө эрүүл мэнд загвар эмнэлэг зорилтыг дэвшүүлэн бүх сум өрхийн эмнэлэгтэйгээ хамтран ажилласан. Энэний үр дүнд сум өрхийн эмнэлгүүдийн стандартын хэрэгжилт 90.3-аас 94.5 болтлоо үр дүн бол авчирсан байгаа. Энэ бүхний үр дүнд жирэмсний хяналтын чанар сайжирсан, эхчүүд эмэгтэйчдийн эрүүл мэндийн боловсрол бол дээшилсэн, гэр бүлийн оролцоо бол нэмэгдсэн. Сүүлийн 5 жил одоо 6 дахь жилдээ дараалан эхийн эмдэгдлэгээ ажиллаж байгаа. За эхийн эмдэгдэлгүй ажиллахад бол мэдээж одоо эрүүл мэндийн салбарын бүх шатны ажилчид, багийн эмч, сумын эмч, их баригч, тэгээд нэгдсэн эмнэлгийн асрах цэвэрлэгч жолооч гэдэг бүх хүний оролцоо дэмжлэгийнхаа тусламжтайгаар бид өнөөдөр ийм ажилттай ажиллаж байгаа. Ер нь Увс аймагт хэрэгжсэн гудамж төслөөс илүү мундаг гудамж төслөө дахин хэрэгжинэ. Увс аймаг сүүлийн 3 жил болсон орон сууцны хорооллоос илүү их шилэн гоё хороолол утгахгүй босноо. Увс аймгийн эдийн засаг хөгжин, Увс аймгийн хөгжил дэвшил энээс хурдтай хөгжин. Энд эргэлж хэрэггүй. Гагцгүй эрүүл мэнд боловсролын салбар гэдэг бол нүд чирмэж болдоггүй, анхаарал суулгаж болдоггүй салбар. Хэрвээ энэ дээр анхаарал суулгаад бодлого алдах юм бол олон жилийн дараа олон муу үр дагавар гардаг. Аймгийн засаг даргаас элэг хөтөлбөрийг санаачилж оруулж ирсэн. Энэ санаачлагыг аймгийн иргэдийн хуралд одоо дэмжиж эхний ээлжинд одоо шаардлагатай 12,000 орчим одоо ийм одоо вирустай байж магадгүй гэсэн иргэнийг шинжлэх 40 сая төгрөгийн асуудлыг бол аймгийн хурлаар шийдчихсэн. За энэ элэг хөтөлбөрийн хүрээнд болохоор энэ нэгдүгээрт нь бол хүмүүс вирустай эсгээ мэдж байна. Вирустай улсууд нь тэрнээсээ өвчнөөсөө урдсан сэргийлж вирусыг устгах, вирусыг зайлуулахыг тийм эмчилгээнд хамрагдах нь хамгийн чухал юм аа. Тэгснээрээ энэ чинь бол элэгний хавдар, элэгний циррозоос урдсан сэргийлж байгаа нэг хэлбэр. За вирусгүй улсууд бол нөгөө Б-гийнхаа эсрэг вакцинд хамрагдана. Ингэснээрээ элэгний өвчлөх магадлал бол буурч байна гэсэн нэг. Элэгний ВЦ вирусын онцлогыг хийгдээд В вирусгүй хүмүүс одоо В-гийн вакцин хийлгэх нь бол сүүлийн үед бол эрс нэмэгдэж байгаа. Та одоогийн байдлаар бол В вирусын эсрэг вакцин хийлгэсэн хүн аймгийн хэмжээгээр 850 орчим хүн хийлгээд байна. Элэгний хорт хавдрын асуудлаар энэний талаар олон жил ярьсан. Олон жил хүмүүсийг айдас тунд зовнилт тунд амьдэрсэн. Энийг нийгмээр барьж ав шийдсэн. Ердөө онцлог тоолыг эмчилж эхлэв. Тэгэхээр энэ үйл ажиллагааны хүрээнд бид нар Улаанбаатар хотод 20,000 төгрөгөөр, зарим эмнэлгүүд 10,000 төгрөгөөр хийдэг шинжилгээг орон нутагтаа 1,000 төгрөгөөр хийж байгаа. За Увс аймгийн хэмжээнд 3 удаагийн тест таталтаар 11,100 тест болж ирсэн байгаа. За энэ тестийн дараа 10,982 хүн бол хамрагдсан. Өөрөөр хэлбэл 9 тестний 98.9% нь бол зарцуулагдаад бүх хүмүүс шинжилгээнд хамрагдсан гэж ойлгож байна. За хамрагдсан хүмүүсээс 8,702 буюу 70.2 нь одоо эрүүл гарсан. За 2,280 хүн буюу 20.8% нь ямар нэгэн вирустай олд гарсан байгаа. БЦ вирусыг илрүүлсэн одоо Японоос тоолдог машин орон нутагт тоолно, Улаанбаатарт тоолт юм байна. Одоо орон нутагт тоолдог ажлыг зохион байгуул. Ингээд тоолсны дараа одоо эмчлэх ажил руу шуурхална. Ялангуяа эмзэг бүлгийн тим иргэдийг одоо эмчилж ажиллахад бас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх ажлыг одоо судлаад аймгийн хурлд оролцоод засахын зүгээс ажиллаж байна. Эм ууж байгаа хүмүүсүүд дотроос яг одоо эмээ ууж дуусаад вирусээ тоолуулсныг өснө курс эмчилгээ бэрмсэн дууссан хүн бол 13 хүн байна. 100% нь үр дүнтэй. 19 он гэхэд одоо Увс аймгийг БЦ вирусгүй аймаг болгох ийм бодлогыг баримталж байгаа. Увс аймгийнхаа ард түмнийг бидний элэгний хавдраар өвчлүүлэхгүй байх ийм бүрэн боломж нээгдэж байна л гэж би одоо үзэж байна л да. За ингээд хүнийхээ зургийг аваад боловсруулаад ингээд бэлэн болгочоод тэгээд тэндээс одоо ингээд эмчтэй уншихад бэлэн болгоод энэ зургууд энэ дэлгэсэн дээр гаргаад тавиад өгчтэй. Тэгээд эмч маань эндээс өвчнийхээ зургийг хараад ямар гэмтэл юу вэ гэдгийг харж уншаад байна. Манай аймагт онцлогооны төв байгуулагдсан байгаа.
Ер нь онцлогооны төв байгуулагдсанаар бол уншлах боломжгүй байсан их олон юмнуудыг бид нар уншилж байгаа. Жишээлбэл одоо харуултууд гэж хэлэх чинь бид нар зөвхөн нэг нугасны усаар за энэ хүн харуулсан байна. Зүгээр клиникээр нь энэ хүн харалттай байна гэж үсгээс биш. Одоо чухам тэр харуултын байрлал нь хаана вэ? Талбай нь хэр том уу? Тийм ээ? Энэ хүнийг одоо хагалгаанд оруулах боломжтой байна уу, боломжгүй байна гэдгийг уншдан. Дээрээс нь бид нар ишмийн харалтуудыг бол за яг клиникээр нь за энийг ишмийн харалт байна л гэж үзчихсэн болохоос биш. Яг ингээ бодтойгоор энэ байрлал энэ газрууд ингээ байрлалсан байна энэ харалтууд гэдгийг уншиж байна. Анх яг гэртээ унаад тэгээ анх энэ гэрээ нэгд өдөр ирээд томографт ороод тэр томограф маань үнэн зөв уншлаад тэгээд тэр эмчилгээг маш яаралтай авч чадсан учраас манай ээжийн харуулт нь бас гүндээ болсон гэсэн. Тийм учраас энэ томографт ороод Улаанбаатар хот руу явахгүй ямар нэгэн чирэгдэл учруулаагүй эндээ бүх уншин тодроод одоо ингээд айгу хурд нөгөө эмчилгээ анхны шатны тусламжийг маш хурдтай авсан учраас манай ээж би одоо ингээд сайжирд маргаашаас эмнэлгээс гарах гэж байгаа. Тэгээд баяртай. Тэгээд хөдөө орон нутагт энэ ийм томограф одоо байсны ач тусаар ард түмэн нь бас янз бүрийн зардал чирэгдэл учруулахгүйгээр хот явж өс төшнөө зардал гаргахгүйгээр тэгээд боломжийн үйлчлэгийг энэ нутгаас авчна гэдэгт бас зүгээр л юм байна. Тархины харалтуудаа бол уншилж тэрний байрлал нь хаана байна гэдгийг уншилж чадж байгаа. Хоёрдугаар бид нар энэ компьютер дээр юу ашиглаж байна гэхлээр гимтлээд маш их уншилж байгаа. Онцлогооны төв байгуулагдсанаар Улаанбаатар явж эмчлүүлэгчдийн тоо 2 дахин буурлаа. Бид нар Яхогийн кабинетийг, мэдрэлийн кабинетийг, Сүрьегийн кабинет гэх мэт 4 кабинетийг бол шинээр нээж ажилууллаа. Нис заслаасаа гэмтлийн тасгийг, хавдар хөмөчлөгийн тасгийг бол шинээр бас нээж ажилуулна. Тусан чиглэлийнхээ хүртээмжийг нэмэгдүүлж нэр төрлийн тоогоо бол ушруулсан юм агцтай бас ажиллаж байгаа. Сүүлийн үед хоног төхөөрөмж ашиглаад химийн одоо тариа найруулах биопокс гэдэг одоо олон улсад хэрэглэгддэг тариа бусад аймагуудад байхгүй. Зөвхөн манай аймаг одоо энэ тариаг нийт 12 төрлийн химийн тариаг олон улсын стандарт болно. Монгол улсын стандартынхаа дагуу болоод жилдээ нэг 50-аас 60 хүнд хийгдэж байгаа. Энэ орон нутгад химийн эмчилгээ хийгдснээс нэг хүнээс нэг удаагийн хийлтэнд бол 899 мянган төгрөг бол хэмнэгддэг. Хотоороо явж зардал чирэгдэл болж яснаас орон нутгад хийх гэдэг нь биднээс бол маш их ач тусалж байгаа. Нэг хүн дагж байгаа тэрний зардал одоо 9 зардал тэрний хэмжээ. Хоёрдугаар юм дараа эндээс өөрсдөө энэ эмнэлгээс авчирчаа. Энд одоо юм часар суулсан гэдэг одоо бидний 5 тухтай юм орчин нөхцөлийг бүр нь одоо тэр нь одоо хангаж ажиллаж байгаа нэг давуу талтай. Увс аймагт зөнхлөн тохиолдож байгаа өвчнийг эмчлэхэд зорилттой бүлгийн иргэдтэй зориулан нэвтрүүлсэн эмчилгээ үйлчилгээнүүд иргэдийн талархлыг хүлээж байгаа юм. Чилийг хөгтийг төнхний үений хөгжил хэр байна гэдгийг энэ төнхний яхаагаар хардсан заа юу. Тэгээ төнхний үений хөгжил хэр байна гэдгийг бид нэр харж өгнө. Ягаа харсаар ямар ач холбогдолтойгоор бид нар энэ төнхний ямар нэг эмгэг хөгжил явах юм бол бид нар эрт уншлаад тэрнээсээ урдсан мултрахаас сэргийлээд арга хэмжээ авах нь чухал байгаа за. Одоо миний нэг төвжээд хадаас гэж хэлээд байгаа хадаас нь энэ л дээ. Тэ. Ерөөсөө энийг бол шууд энэ чөмгнийх нь энэ өвдгнийх нь доотлоор нь шууд чөмгнийх нь голоор гүйлгээд энэ хоёр нөхөрөө доогоор нь бэхлээд нэг өсөндөө ястайгийн энэ хадаасаа бэхлээд өчөж байгаа. Тэгчээд 10 сарын дараагаар энийг зөвхөн дээдлэр нь ганцхан сантиметр зүсэг хийж агаад энэ шүрүүпээр нь оруулж байгаа буцаагаас удаад тавьчихдаг. Үндсэн суур багж гэх юм бол энэ ийм ком багж байдаг. Тэ. За энэ багж ингээд нийтдээ бол ингээд зөвхөн шилвний ясны төвжээд хадаасны багж нэг. Энэ багжийг одоо бас хөдөө орон нутагтаа нутагшуулахад гэж хэлэхэд одоо ингээд өнөөдөр ашиглахад манай Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тэрэнд одоо эрүүл мэндийн асуудлыг ойлгодог тийм бие төлөөлөгч нар нэлээд сэтгэл зүтгэл гаргаж гэж энэ 5 сая төгрөгийн асуудлыг шийдэж өгсөн. Өнөөдөр миний хэмжээж гэсэн хаалга ерөөсөө 7-оос 10 сарын дараа хадаасаа хуулахад тэр хүн эргээд 100% хөдөлгөөний чадвар сэргэж байгаа гэж хэлж байна. Сахин эмнэлэг арга хэмжээг улсын хэмжээнд бол хэрэгжүүлж байгаа. Манай аймагт бол өнгөрсөн 4 сард бол үйл ажиллагаагаар нээж явууллаа. Энэ хүрээнд бол аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газар, зуунуудын төв,
төвөдөд 37 нэр төрлийн 590.5 сая төгрөгийн ижүүрэн компьютер, за дотоод сүлжээний компьютер, серверийн систем, бас цахилгааны их өсвөр гэх мэт ийм тоног төхөөрөмжөөр бүрэн хангаглаа. Бид нэр сумын эмнэлэг, өрхийн эмнэлгүүдэд толгой компьютероор бүрэн хангалаа. Ингэсний үр дүнд бас үйлчлэгээний нэг соёл нэвтрэлээ. Ер нь бид тэр эрүүл мэнд гэдэг бол бид үнэт капитал, үнэт өмч. Энэ үнэт капитал, үнэт өмчөө хамгаалж чадахгүйгээс болоод одоо эмчлүүлэх гэж асар их зардал гаргадаг. Жишээ элэг ямар үнэтэй? 300 сая үнэтэй. Элэг солиулж байгаа хүмүүс 300 сая солиулж байна. Тэгэхээр 300 сая үнэтэй энэ хөрөнгөө хамгаалж байгаа. 300 сая төгрөгтэй хүн элгээ солиулаад хэдэн жил амьд яваад үр хүүхдээ харагдаад ажиллаад амьдраад 300 сая хүн яах юм? Тийм учраас үнэтэй юм л хамгаалж байгаа. Хүүхдүүдийг хэлд орох, көлд орохоос нэхлээд эрүүл зан үйл сургаад эдэр насанд нь цэцгэлэн хөгжүүлж, өтлөх насанд нь үр шимийг үзнэ гэсэн юм мэрэгэн ийм одоо зөвлөмжүүд байд юм байна. Тийм учраас бид нар 50-60 хүрсэн хүнд эрүүл зан үйл одоо эрүүл зан үйлээ хэвшүүлэхээс илүү тэр бага балчир хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол сургуулийн наснд нь бол энэ эрүүл зан үйлийг төлөвшүүлснээр бид ирээдүйн болсон хүүхд багчуудаа эрүүл сарвал иргэн болгоход нь одоо хувь нэмрээ оруулсан ийм олон бодлогын баримт төчгүүд гарсан. Халтур төсөвчний эрсдэл хамгийн энгийнээр ахлахалт гүйлтээр одоо эрүүлж ирэх бах боломжтой гэдэг тэр зүйлийг нь иргэдэд таниулсан юм аа. Одоо мэдээж иргэдийн манай хандлага шал өөр болсон. Одоо бие дааж хичээлж байгаа. Аймгийн засаг дарганы санаачлагаар амны хүндийн эрүүл мэндийн төсөл дарах хэмжээг уншилтаар зохион байгуулсан. Үүний нэгдүгээрт нь болохоор хүүхд бүрийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, хүүхд бүрийг картжуулж, мэдээллийн нэгдсэн санг бий болгосон. Дараагийн арга хэмжээ болохоор цоврлоос хамгаалах турхлыг түрхэж, хүүхд бүрийг амны хүндийн өвчнөөс урьдчилан сэргийлж, ирээдүйд үүсэж болох амны хүндийн суурь өвчлөөс хүүхэд залуучуудаа хамгаалж чадж байгаа цогц арга хэмжээ юм аа. Бид яагаад хүүхдийн шүдний талаар тэмцэл хийгээд энэ шүдийг өргөжүүлэх ажлыг хийгээд 2013 онд малаа тоолоод намрын хүнээ тоолдог бол тэр жил хүүхдийн шүдийг тоолсон. Нэг үрчлэн тоолсон. 55 мянган шүд өвчтөв. Тэр маань нийт хүүхдийн 76.4% эзэлж байгаа. Ингээ Францын, Тайваны эмчнэрийг ураад дээр нь дотоодын эмчнэрээр ажиллаад эмчлүүлсэн. Харамсалтай нэг жилд нь эхний 3 шүдийн эмчилгээр дараа жил нь нөгөө талынхын 3 шүд дахиад цоорд. Иймээс урдсан сэргийлэх ажлуудыг бид хийж. Одоогийн байдлаар 17 орчим мянган хүүхдэд Америкийн нэгдсэн улсын шүдний цоорлоос хамгаалдаг сэлэнтгээд бүтээгдэхүүнийг тавьж байна. Тэр амны хүндийн ариун цэвэр муу шүдний өвчлөлт бол дараагийн суур өвчлөлөөр 70% олж авдаг гэж эрүүл мэндийн эмч мэрэгчлэнүүд зөвлөдөг. Тэгэхээр энийг л бид нэр шийдлээ. За Увс аймгийн анхудад авсны хэрэглээг багасгах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. За хөтөлбөрийн хүрээнд салбар дундын хамтын ажиллагаа болон сум дундын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв дээрээ дамжуулна. Иргэдэд чиглэсэн олон нийтийн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байна. Үүний үр дүнд бол төрийн байгууллагын галтгоо бүхий газрууд буюу болготой сургууль, эмнэлэг, дотуураар цайгаа давсгүй өчхийг ивсэн. За үүний үр дүнд бол аймгийн төрийн байгууллагын галтгоо бүхий газрын давсны хэрэглээ 37.7%-аар буурсан үр дүн гарсан. Түүнээс гадна нийт айл өрхийн 70.1% нь бол давсны хэрэглээгээ бууруулах хандлага төлөвшөж эхэлж байгаа. Нийт иргэдийн 80.3% нь мэдээлэл сургалт сурталчилгааг хийсэн байна. Ийм их арга хэмжээнүүд нийтдээ бол 11.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцууллаа. За түүнээс гадна хоёр дахь одоо гол томаачд бол эмч мэрэгчлүүдийнхээ мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, тэдний одоо ур чадварыг гадаад дотоодод дээшлүүлэх, сайн туршлагыг судлуулах гэдэг ийм арга хэмжээнд бид нийтдээ 171 одоо эмч мэрэгчднийг сургууль дадлгажуулахад бол нийтдээ бид 62 сая төгрөг одоо аймаг сум орон нутгийн өмчтөн сангаас зарцуулсан байх жишээтэй байна. Өнөөдрийн байдлаар бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Чек Каритас олон улсын байгууллага, Тайваны Тайпей эмнэлэг, Францын Сайн улсын эмчийн олон улсын байгууллага,
Америкийн Virtue, Солонгосын Miralsan зэрэг дэлхийн 13 орны 10 орчим олон улсын эрүүл мэндийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. Тэгэхээр олон улсын байгууллагуудын дэмжлэг бол нэг 280 орчим сая төгрөгийн дэмжлэг манад ирсэн байна. Сайн байна уу? Эсрэгээр тоо. Заавал би алалтаа энэ баруун дэвшиг ахаа маш эрүүл байхын үндэс бол биеийн тамир спорт. Тэгээс өнгөрсөн хугацаанд биеийн тамир спортыг хөгжүүлэх, залуучуудыг эрүүл чирэг бие бэлдэртэй хөдөлгөөний эрчим сайтай спортоор хичээлдэг бас одоо бие бэлдэрийн гоо зүйтэй болох талаас нь бид анхаарч ажилласан. Энэ сүүлийн нэрмж засаг даргын нэрмж давргийн гараа гэж тэмцээн зохион байгуулж байгаа. За энэ нь бол тэгээд нөгөө хүүхдүүд бэлтгэл хийчихэд тэмцээн уралдаанаар өөрийгөө одоо хэр хөгжсөн ер нь би ямар үр чадвартай болж ин гэдэг тийм сордгоороо тэмцээний ач холбогдол тэнд оршдог. Ер нь биднээс явуулсан спортын салбарт явуулсан гол бодлого бол хөөхд бүрийн одоо спортын авьяас чадварыг нь хөгжүүлэх, иргэн бүрт одоо биеийн тамир спортын энэ үйлчлэгийг хүргэхэд бол энэ 220 сая төгрөгөөр зарцуулсан гэж ингэж ойлгож байгаа. Манай улс нөр бүхэн галын тэргүүн хууль зүйн сайд барилгаж байгаа санаачлаар сум болгон чөлөөрхөн дэвж байгаа болсон. Өсвөрийн тамирчдынхаа одоо барилдааныг үзэж сонирхлоо. Тэгээд үнэхээр одоо сайхан байна. Хамгийн гол нь одоо энэ хүүхдүүдийн ур чадвар, техник, арга барил бол маш сайхан өссөн байна. Засаг дарга захирамж гаргаад үйлрэл дутам тэмцээн зохион байгуулаад энэ өдөр ихтэл одоо 700 гаруй хүүхэд оролцсон ийм сайхан тэмцээн болж байгаад их баяртай байна. 2020 он, 24 оны олимпик дэлхийн аваргууд бол энэ хүүхдүүд дунд байгаа гэдэг эргэлзэхгүй байна. Тэгэхээр энийг бид бодлого гэж. Ангар кулс Монгол хичээдэг нэг барилц. Тэгэхээр тэрнээс хараад барилж байгаа л яагаад тэгээ барилж чадахгүй юм бол би асуул давхайсан ихээс тэгэл сонирхож ирсэн. Үндэсний ус авар шалралтын цэнтэй амжилт олж төрүүлсэн. Тэгээд би одоо барилтад Монголсын аврагын катавар шиг болно гэж боддог. Чөлөөтөхийн улсын орнуудын мөнгө хүрэл медальтай. Тэгээ одоо чөлөөтөхийн спортын дэдмээс цэцэлний болол хангацсан. Аврагын гараа тэмцээн явагдсанаар энэ хүүхдүүдийн чадвар энэ эрс нэмэгдсэн. Тэндээсээ болоод чинь манай аймгийн хүүхдүүд улсын шалгалт тэмцээнд маш амжилттай орсдог гэсэн. Нутгийнхаа нэр гаргасан, уул улсынхаа нэр гаргасан сайхан мөхөлөө чөлөөтөхөөр энэ дэлхийн аварга олимпиас мэдээлэл авах гэж боддог.